Эх онд нийслэл 698.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцсон. Өнөөдөр 2016 оны төсвийн төслөө хотын иргэдэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. 2015 онд Улаанбаатар хотын төсөв 637 тэрбум төгрөгөөр батлагдсан ч оны сүүлээр дээрх төсвийн алдагдал 116 тэрбум төржээ. Энэ нь нийслэлийн өмчөд барилга, объект зэргийн өмч хувьчлал хийгдээгүйтэй холбоотой гэлээ. За дээрх төсвийн алдагдлыг эх оны төсөвч шилжүүлж 2016 оны төсвийг 61 тэрбум төгрөгөөр илүү төсөвсөн гэдгийг хотын санхүү хариуцсан дарга нар тайлбарллаа. Эх оны төсвийн нийт орлогын 60 орчим хувийг хүн амын орлогын албан татвараас үлдсэнийг нь газар өмч хувьчлалаас олж төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Мөн эх онд төвлөрөх орлогынхоо 200 орчим тэрбум төгрөгийг хотын бүтээн байгуулалт дохичлтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал налах чиглэлийн авто замыг шинжилэн байрна. Их Монгол Баян Монгол хороолдох гудамж замыг засварлаж дохижуулна. Мөн авто тээврийн замын хажууд шинээр давхар гүр барих болоод туулгал дээврэх гүрийг шинжилж дахин гүр нэмж барихаар болжээ. Асиамын уулзалт гэдэг бол Монгол улсын тэд дотроо Улаанбаатар хотын дэлхийд дахинд танигдах нүүр царай. Тийм учраас бид Улаанбаатар хотын дэлхийн чулуу уулзалтын өмнө сайн сайхнаар харьдуулахыг хүсэж байна. Тэр утгаараа бол хотын тогтчлт, хотын замын асуудал, энэ бүгдэд энэ гадна фасадын засварын асуудал, энэ бүгдэд бол маш хөрөнгө оруулалт гэсэн тооцоо. Хотод өрнөж байгаа энэ хэмжээний том бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох юм бол хот тэр хэмжээг хямрна шүү дээ. Тийм учраас бид ажлын байрыг хадгалах, ажлын фронтыг багасгахгүй байх энэ зорилтуудыг бол тавьж байгаа. Боловсролын чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг багасгахгүй нэмнэ. Ингэснээр эх онд шинээр 10 гаруй сургууль цэцэрлэгийн барилгыг нэмж барих юм а. Харин улсын төсвөөс эх онуудад концессийн гэрээгээр хийгдэх 72 сургууль цэцэрлэг барих газар дэд бүтцийн асуудлыг хот хариуцсан их юм. Үүнээс эх онд 30 орчим сургууль цэцэрлэгийн барилга барих газар дэд бүтцийг шийдэж ажлыг эхлүүлнэ гэсэн дүр зурагтай байна. Мөн шарга морь чиглэлийн туслангийн замын ажлыг дуусгаж санхүүжилтийг нөхөн төлөх юм а. Энэ онд орлого тасарч байгаа учраас орлого тасарсныхаа хэмжээгээр бид бүхэн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан нэмж шаардлагатай ажлууд бол эх он руу шилжүүлж байгаа учраас энийхээ хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бол эхний ээлжинд бол тавьж өгөх ёстой байгаа. За олон улсын өмнө төлөөсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа зээл тусламжийн хөрөнгө оруулалтын Монголын талын хариуцах хөрөнгийг бол тавьж тусгасан байгаа. Төсвийн тухай хуулийн дагуу сум дүүрэг аймаг хот тухайн оныхоо төсвийг иргэдтэйгээ хэлцэж тэдний саналыг төсвийн зарцуулалтад тусгах учиртай. Энэ дагуу өнөөдөр дүүрэг хороодын төлөөлөл нийслэлийн 2016 оны төсвийн төслийн хилцүүлэгт оролцлоо. Жишээлбэл НөвÖ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны эргэ. Тэрээр хотын удирдлага нийслэлийн захын хорооллын зам талбайн тогтчлолт дэд бүтэц хөрөнгө гаргаж асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал илэрхийллээ. Харин Чингэлтэй дүүргийн 4 дугаар хорооны эргэн төмөрхүү хотын төв дэх хуучин орон сууц барилгад урсгал засвар өнгө цэсийг нь сайжруулах ёстой гэсэн тайлбар хэлээ. Захын хороолт өндөр настай олонтой, ядууд үзүү өрөх хүн амтай олонтой, ажил явдалгүй залуучууд ихтэй. Ийм болцоод байгаа захын хороол руу хөрөнгө оруулалтыг нэлээд ахиутай хийгээд бас нэг жаахан захынхаа хорооллыг дэмжүүлэн дээр юм өгсөн бодлого байдгийг. Гэр урд нь одгийн зам талбай юм засдаг байсан. Одоо бол хуучин байруудын дээвэр, сан техник, цахилгаан ийм ажлыг хийвэл зүгээр юм л гэж бодож байна. Ийхүү иргэдтэй хот эх оныхоо төсвийн төслийг танилцуулаа. Удахгүй энэ 7 хоногт багтаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслөө өргөн барих юм а. Улмаар эх 7 хоногт иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хуралдаан зарлагдаж, нийслэлийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, татвар төлөгчдийнхээ мөнгөөр ямар ажил хийх вэ гэдгийг иргэдийн саналд тулгуурлан жагсаана. Нэг сайн мэдээ нь хогийн утанд эх онд мөнгө зарахгүй, хогийн хураамжаас бүрдсэн хөрөнгийг хотын төвчлөлтөд зориулна гэсэн санал гарчээ.